Сайн бацгаана уу. За ингээд өнөөдрийн өчигдрийн хоёр намын бүлгүүдийн мэдээллийг сонслоо. Өнөөдөр ингээд хуулиудаа баталж байгаа энэ зүйлүүдийг харлаа. Гуниг төрж суулаа. Тэгээд энэ олон улсын баялуудын санд ингээд шилжиж орох гэж улаарын ингээд зүтгэж байгаа энэ зүйл бол ерөөсөө Монгол улс засаглалынхаа тусгаар тогтнолыг бол шилжүүлж өгч байна гэж үзэж байна. Дээрээс нь өчигдөр намын бүлгүүдийн мэдээллийг ингээд сонсож байхад чи ингэсэн би чи ингэсэн чи ингээд дампууруулаа хийчихээс ингэсэн гэдэг. Яг энийг гинжи уруулаар нь хөөгөөд үцхээр 25 жил яг нэг ээлжлэл өнгөн цэнхэр болоод нөгөөх нь улаан болоод ингээл ардын нам ардсан нам гэл явсан байгаа байхгүй. Яг эцсийн дүндээ энэ 7 төрлийн татвар нэмэгдээд орж ирж байна. Яг энэний хариуцлага энэ монголоор тоглосны хариуцлагыг нь хэн үрдэг вэхээр энэ ядарсан иргэдэл үрдэг. Хоёр улаан цэнхрээрээ солигдоод энэ монголоор тоглолдог. Ийм зүйлүүдээ одоо та хоёр хоёулаа болооч гэж хэлмээр. Одоо болсон. Тэгээд энэ та бүхний энэ амлалт байна л да. Одоо энэ амлалтан дээр байна. Одоо энэ Ахмад үеийнхэндээ зориулж гэж хагаад тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж бичсэн байна. Жилийн өмнө яг жил хүрэхгүй өмнө яг уран гургалдаа шиг яаж минчээж улаарч тийм ээ сонгуул дэвшиж явахдаа ямар сайхан мэрэгэн цэцэн үгнүүдийг хэлж энэ хэлсэн амлалтынхаа үрдүнгээр та бүхэн өнөөдөр 65 ул орж ирсэн шүү дээ. Тэгээд одоо энэ дээр юм байгаа. Одоо энэ татвар нэмэхгүй гэд. Одоо бүр та нарт уншиж өгмөр. Татвар нэмэхгүй, шин төрлийн татвар бий болохгүй гэд. Бүр ингэж бичсэн. Тэгээ энэ одоо үлгэр юм уу? Эсвэл эр хүн хэлсэндээ эмээлт мөр хараасандаа гэж Монгол үг гэдэг. Тэгэхээр өнөөдөр бас ингээд амлалтандаа хүрч чадахгүй хүмүүс ерөнхийлөгчийн сонгуульд хүн амтнаа дэвшүүлнэ гэд ингээд гүнд гэдэг бол үнэхээр сансны чинь гарц шүү. Тэгээд дээрэс нь за яах вэ? Ингээд та нар бол би бол нэг цэнэ нэмэргүй хүн шиг л харагддаг юм шиг байна. Би энд бол ямар ч үүрэг одоо оролцоо алгалт эрх мэдэл алга. Тэгвэл энд 75-ын эсрэг завхлан байна уу? Гадаа гараад монголчуудтай завхлан байна уу? Монголтойгоо байна уу гэдгийг та бүхэн удахгүй хараарай. Энэ татвар нэмж байгаа асуудлаар тэмцэл хийнэ. Цаашлаад огцруулах. Цаашлаад бүр энэ их хурлыг тараах хэмжээний тэмцлийг өрнүүлнэ. Та нарын боловсрол өнөөдрийн энэ мэдлэг мэрэгжил чинь үнэхээр нэг миний цээжин дотор бүлгэлж байгаа сэтгэлд бол үнэхээр жоохонд чинь. Тэгэхээр одоо энэ муухай энэ заван юмнуудаа та нар болцгоо гэж хэлмээр. Монгол түмнийг ингэж доромжлохоо болцгоо. Монгол түмэн өнөөдөр та нарын яг энэ зурагтай энэ сурчлагаач нэ. Үнэхээр эр хүн хэлсэндээ эрх мэдлэлтнүүд амлсандаа байгаа ч гэж би шаардах гэдэг. Тэгэд энэ та нарын татвар нэмж байгаа чинь зөв юм уу? Буруу юм уу гэдгийг төмөн олноос асууя. Буруу гэвэл би буруугаа хүлээе. Тэгэхээр би маргаашаас за гişүүд үг